За одоо ерөнхийдөө намрын урилд манай ногоочд маань тарж боловсруулсан хүнсийн ногоо яг хадгалах дээр одоо яг гол асуудал нь тулгарч байдаг. Тэгэхээр ногоочтой одоо энгийн зөвлөгөө өгөхөд ерөнхийдөө ногоог хатаах буюу гүн хөлдөх арга гэсэн хоёр аргаар хэрэг ногоог хатаах юм бол нэгдүгээр нэг ногоонд агуулгаж байгаа амин дэм нь бол өөрчлөгдөхгүй. Хоёрдугаар яг шинээр байд юм аа. Тэгэхээр ногоочд маань өөрсдийнхөө одоо хөлдөх зориултын тийм агуулга сав зойр хөргөгч байдаг юу л үү тэрэндээ одоо өөрийнхөө хэмжээний өвлийнхөө хэрэгсэний ногоог түүнээс гадна одоо борлуулалтанд тэрэ ногоо өгч явал тэрийгээ сав баглаа бодлоо гэж шинхэн одоо хэрчээд тэгэхэд одоо хөлдөх аргыг хэрэглэж ногоог хадгалах юм бол их зүгээр арга байгаа. Дараагийн арга бол хатаах арга гэж байгаа. Хатаах арга бол хөлдөх аргаас илүү одоо ногоонд агуулгаш амин дэм бол яг юу ямар нэгэн өөрчлөлтөнд орохгүй мөн одоо массын хувьд болохоор хөнгөн байдаг авж явах тээвэрлэхэд хэлбэр байдаг. Ийм учраас хүнсийн ногоогоос хатаах аргаар ингэж хатаах аргаар хадгалах юм бол хүнсийн ногоонд ямар нэгэн одоо нэг өөрчлөлт орохгүйгээр хүнсийн ногоонд хэрэглэх юм шинхэн одоо хүнсийн ногоо хэрэглэж байгаа юм шиг юм боломж амт одоо мэдэгдэх юм боломжтой болоод идэг юм аа. Жохон тас